Гордор тоглож байгаа нэгэн мэдсэн чинь 10 олоод 0 өгчихсэн байна. Ер нь сүүлийн үед Гордор нэлийн дайггүй тоглоод байгаа даа гэж бодоод энэ тоглолтоос гарсныхаа дараа энэ удирлын өөрийнхөө статусыг харсан чинь Гордор 11 тоглоод нэг ч ялагдаагүй бүр 100% win rate-тэй байна гайхалтай. Би Гордыг авахын өмнө айлынхаа баатруудыг их хардаг. Айлынхаа баатруудыг харж байгаад эдгээр Гордын эсрэг нэлийн төвөгтэй баатрууд байна да гэж бодохоор би шууд Сесилион авдаг. Сесилион миний хамгийн тухтай баатруудын нэг. Жишээ нь энэ тоглолтын дээр айлд Жулиан, Фани, Мисетар байнгут би шууд Горд биш Сесилион авсан. Айлд өсөрч хараадаг баатрууд олонтой мейжер тоглоход жоохон тухгүй үед ягаад Сесилион авдаг нэг дараа тусдаа бичлэг хийж өгье за. Энэ бичлэг дээр би танарт Гордор яг эхнээс нь дуустал би яг юу бодож яаж тоглолтгоо нэг тайлбарлаад нэг бичлэг хийж өгье заяа. Мейж биш Ром болоод тагсан. Одоо би танарт Ром Хелкартаар яаж тоглолтыг маш товчхон ярьж өгье те за. Миний авдаг айтем болон эмблем энэ байна. Би гэхдээ эхний 4 айтемыг нь бол заавал авч байгаа. Харин сүүлийн 2 айтемыг нь бол тухайн үеэсээ шалтгаалаад өөр юм авдаг шүү за. Марс Мэнтэйгээ хамт замаараа биш энэ байгуул дундуур гүйж байгаа нь бас их учиртай. Энэ эмблем та нарыг замаараа биш байгуул дундуур эсвэл голын усаар гүйж байх үед 10%-аар хурдан гүйлгдэг. Одоо ингээд замаасаа гараад байгуул руу оронгууд хурдан гүйж байгааг нь илтгэх юм цагаан зурааснууд дээр нь гарч ирч байгааг анзаарч байгаа байх. Ромер Хилкарт хийл хөөж гүйхгүй зүгээр айлын хүмүүс аль болох төв учруулах үүрэгтэй шүү заяа. Яг би энэ тэгээд өгчөж байгаа л та. Гэхдээ Ромер Баатар ганц 2 хөх бол ямар ч асуудал биш. Тэгээд Хилкарт 1-р скил 2-р скилийн 2-ороо ингээд дээр доор гол гээд очиж болох бүх газар очиод айлын хүмүүс лайв болоод гүгээд ах хэрэгтэй. Тэгээд айлын хүний цусыг багасгачих юм бол тухайн лэний чинь танаа багийн хүн чинь цуслын давуу талтай болчихж байгаа болохоо тоглоод амар болчихно гээл ишээ гүгээл айлын хүмүүстэй лайв болоод айлын хүмүүстэй тухгүй багийнхаа хүмүүстэй тийм тухтай тоглолт үүсгэх үүрэгтэй гэсэн үг шүү за. Хелкартын 2-р скил энгийн цогцолтод ордог болохоор Thunderbolt-ийн стакийг цуглуулахад их тохиромжтой. Тэгэл Thunderbolt-ийн стакийг цуглуулаад энэнд лайв болоод гүйжээлтэйгээ хожиж дөө. Горд авахаас өмнө айлынхаа баатруудыг харж байгаад авдаг гэсэндээ Леслиг суул айхгүй. Oh my god. Айлын 5 баатрын 4 нь өсөрч хараагаад морьтой дахиад ороод ирдэг баатрууд байна. Тэгээд Леслийн араас нь буудна гэдэг байгаа юм чи. Ялагддаггүй юм а гэхэд бол би бол сугарж магадгүй бол явчлаа да. Горд ч бас нэлээд удаан гүйдэг баатар штэ. Ямар ч энэ тоглолтын дээр авах айтемнууд болон миний эмблем энэ байна. Харин эдгээр айтемнууд авч чадах нь үгүй одоо харж ил байна. Өөрийнхөө лэйнд очихынхаа өмнө 2-р скиллээр одоо джанглда бафа авахт нь туслана. Бүр гэж тоглолтын эхнээс намайг дээрлэх юм уу? Бэж л да та нар. Ядаж гутлаа авчийдэх үү? Одоо голынхаа цэрэг дээр 2 скилээ хийж гэс авчингуудаа дээшээ доошоо айлтыг газар руу гэс гүөх хэрэгтэй. Яасан гой хийлвэ. Ер нь айлын баатрууд эмзэг баатрууд болохоор эхлээд Sky Piercer авчих. Sky Piercer скилний дэмэж нэмэхээс гадна хурдан гүйлгдэг байгаа. Дээшээ доошоо явахын өмнө 2-р скиллээрээ цэргүүдээ гаргачаад явах юм бол илүү амар байдаг. Өөрийнхөө голынхаа лэнд санаа зовх зүйлгүй болчих байгаа байхгүй юу? Угаасаа Гордын 1-2-р скил угаасаа хурдан уншдаг. Тэгээ одоо энд гүйшөнийг ахаад жоохон дээрлэгчээ гэсэн чинь байхгүйсэн болохоор голын цэргүүд эртэл дээр очиод ганц 2 скилээ шидчихэ гэж бодоод энд айлын Леслигийн цусыг нь жоохон гүйлгээд тэгээ одоо голын цэргүүд ирчгэж байгаа болохоор буцаад лэний гарахын тулд голд очиж байгаа. Ер нь жижиг мапаа сайн харж тоглох хэрэгтэй. Ultimate skill авчихсан болохоор одоо ер нь стана ончвол айлын баатруудыг ална да. Манай Кофр ямар гоё юм бэ? Асуултаа манхан байна уу? Гэдгсэн. Үсэрч хараадаг баатрууд үүдээс ингээ Гордор тоглохоор ингэдэг байхгүй юу? Горд холоос скиллээ хийвэл юу юм гэхээс ингээд айлын хүмүүс ойртоод ирчихээр бүр юу ч хийж чадахгүй амар хэцүү. Азар манах ядаж Кофратай юм байна. Кофра орсны дараа л холоос скиллээ шидэхгүй бол ер нь Горд хэцүү дээ. Одоо ингээд лэнийхээ зэргүүдийг гаргачаад тэгэд
жижиг мап харж байгаа дээш юм уу доошоо гүүндээ. Хөөх юм манай Куфра юу асууллаа. Сая Куфратай хоорондоо ойлголцсонгүй би нэг уртаа хийх гээд болоод байж итл манай фаны алчлаа. Гол руу явъя гэж бодож байсан. Доор айлын Бенедикт цэрэг тастаад байгаа юм байна. Очиж жоон туслая. Алж чадахгүй л бахал та энийг. Ямар ч тач өргөөгд өгчий доо тэгээд тал тустай Бенедиктийг манай айлаас алхын чиг нэг илүү хүчих бэлгүү дээ. Окей, Sky Piercer-тэй. Nice. Одоо жоохон хийл хөөж гүүх баха. Манай Куфра алуулчлаа. Тэгээд ер нь 1-2 дугаар скиллээ горд харамлах хэрэггүй. Ер нь айлын цэргүүд рүү эсвэл энэ харанхуу өвснүүд рүү 1-р скил 2-р скиллээ байх шидэж байгаарай. Өгөж байснаас нэг скиллээ хүлээж исэн дээр л үү дээ. Одоо айлын хүмүүс төрөл авах гэж магадгүй энэ өвс рүү 1-р скиллээ шидээд үзье. Хинч байсангүй. Тэнд гүнвэр манай хүнтэй адалцаад байна. Очиж туслая. Бүр хоёулаа болчлоо. Ямар гоё орчвоо. Болоочтой. Sky Piercer-тэй бич 2-2 килл зулгаж чадсангүй. Голд дайм болж энэ зэрэг хүмүүстэй туслаад ультимейт байхгүй нэг хийхгүй байхаа. Гэхдээ сая арай Sky Piercer-тэй бич 2-2 баатараас килл зулгаж чадсангүй. Бенедикт бүр жоохон стамд үлдчих юм. За ямар ч тач хизээний цаг килл хийх байлгүй дээ. Тэгээ одоо тэг Куфра руугаад өгье. Тэр Бенедикт талц тарагдаад энэ да. Одоо энэ ультимейт ч уншигт өгч юм. Манай айлс намайг хараад хөөрцөө төрүүл орчлоо. Nice. За гол руу гоё би. Голыг лэний гаргачаад буцаж. Окей. Nice. Ямар гоё юм бэ? Одоо жигнэсээ голынхаа лэнийг гаргая да. Өндөрч хөлгүүдээ усаар штэ. Ультимейт байсан бол өгнө гүйшнийг ална да. Стан ончвол. Манай Мия гүйшнийг цоолоодчлоо. Nice. Манайхан гэтээ огт юу авахгүй нэ, төрөл авахгүй нэ. Ямарч Куфрагаа дагаа гүйж байгаа нэг килл зулгая да. Ямар гоё юм бэ? Манай Куфра амар сайн юм байна. Юу нэг очсон. Хэрвээ та нар анзаарч байвал би голынхаа лэнийг гаргаад энэ тэнд очиж байлдаад буцаж голынхаа лэндээ ирж цэргээ гаргаад буцаж байлдаад цэргээ гаргаад байлдаад цэргээ гараад байлдаад байгаа болохоор ингээд бүр манай таврын цус нь огтонч гүүгээгүй байгааг нь анзаарч байгаа байх. Тэгээ энэ Mobile Legends чинь ингээд байлддаг тоглоом биш ингээд төв авдаг тоглоом биш те. Ер нь ингээд өөрөө тавраас хамгаалах хэрэгтэй шүү. За энэ жижиг мапаа сайн ажиглаж тоглох хэрэгтэй. Би нэг жижиг мапаа харж мэддэггүй хүмүүсээс болж амар олоод ялагдаж байсан. Би ингээд цэргүүдээ гаргаад гүгээд байдаг. Манайхан байлцаас үрдүүл огт хийхгүй. Тим хүмүүс бүр амар стрессэдгүй. Тэгээ намайг загнаад байна. Чи байлцсангүй гэд. Гэхдээ би чи төвөө хамгаалаад байна шүү дээ эн чинь. Өглөж байх хооронд тийч бүр хүмүүс цуглараад байна. Ультимейт байхгүй. GG. Ямар ч тааш 1-р скил 2-р скил 2-оор бол туслана да. Nice. Ер нь гордоор айлт хол байх хэрэгтэй шүү. За айлт хоёртохгүй. 1-р скил, 2-р скил бүгд холоос ордог болохоор ингээд хол зогсох хэрэгтэй. Адууллаа. Nice ой. Яах вэ та нар? Гордоор хизээж битээ айлынхаа баатрууд ойртож байж би юм яриа завгүй штэ. Саяны дэнийг ахин харах юм бол би 1 болоо 2-р скилийг хийчихэд юу хийхгүй хараад зогсож байгаа бүр цогтөг товчлоороо хүртэл дарахгүй байгааг анзаарч байгаа байх. Тэгээд би энэ өвсөн дотор гүйшэнийг харсан болохоор төрөлтний араар орж нуугдаж байгаа байхгүй юу? Гүйшнээс зугтаж төрлийн араар ороод 1 болоо 2-р скилийг шидснийхээ дараа би ахаад айлаас зайгаа барьж байгаа. Ягаад гэвэл горд хизээч ойрхон байж болохгүй. Дайн болох үед та нарын ойртож болох хамгийн ойрын хэмжээ энэ 2-р скилний чинь хязгаар. Ягаад гэвэл та нарын 1-р скил чи холоос ойж очино. Ультимейт чи нугасаа холоос орно. Тийм болохоор та нар дайн болох үед 2-р скилээ дарж үзээд айлын баатар 2-р скилний чинь хязгаараас ойртчих юм бол шууд дахиад нэмж зайгаа барь. Одоо энэ дэн дээр харж байгаа шүү. Одоо хол байсны ачаар Леомордод баригдсангүй. Тэгээ ингээд холоос 2-р скилээ хийгээл байдлыг ажиглаж байгаа л тэгээл бахиж стан шидчихэл холдоол байдлыг ажиглаад скилээ хийгээл холдоол
скилээ хүлэнгээ холоос хараад скил оншингоо дойртож скилээ шидчихэл 2 дугаар скилээгээл холдоод байгаас ер нь ингэж толох хэрэгтэй. Нэг 2 дугаар скилээ хийгээл холдоод скилээ хийгээл холдоод байх хэрэгтэй. Ингийн бол та нар баг өгөх нь одоо ялагдсан ч гэсэн баг өгөх нь те ингээд айлынхаа хүмүүсээр чи фидлээд байна гэж загнуулахгүй. Айл бол холоос толох хэрэгтэй шүү за. Тэгэд эргэн тойрныхоо өснүүд рүү стана болон 2 дугаар скилээ шидэж ингээд өөргөө аюулгүй эсгээ шалгаж байгаараа ялангуяа юм ганцаараа байгаа үедээ тэгэд өөргөө ганцаараа гэж ботсон үедээ ингээд цэргээ гаргаж байх хэрэгтэй шүү за. Хөөхөөрхий ингээд ингээд том юм ярьж байгаа л өгчлээ. Тэгээд өгтөг тоглоом чинь тэгээд өгчл таарна л да одоо тэгээд ер нь ялагдсан ч гэсэн энийх их бити стрессэж байгаараа энэ чинь тэгээд 100% ялдаг тоглоом чинь зөвхөн single player тоглоом гэдэг байгаа шүү дээ. За ямартай чинь чи гүйшнийг чадвал Nice бүр ямар ч скиллгүй байсан бай. Гайхалтай. Гүнвэрээс тол байхгүй бол. Окей. Ultimate байхгүй. Зайгаа бариад 2 дугаар скиллээ 2 дугаар скиллээ хийхгүй байх шалтгаан гүнвэрийг өсөрчих байх гэж бодоод скиллээ харандаад байгаа байхгүй юу? Nice. Яг өгч шít. Ер нь ингээл байдлыг ажиглаад холоос тоглоод байх хэвээр. Гордик бат fucking гүнвэр ямар сайн юм бэ те. Ингээд үх ямар. Окей. За яах вэ? Гүүшин. Гэтэ энэ гүүшин өвснөөсөө цухуучих юм те. Бүр 2 удаа надад харагдлаа. Нуугдаж чаддгүй юм байна. Манай кофра уурд ороод нэг жоо өсрөөд өгчүүл. Манай кофра өөрөө баригдчихлаа. Ингээд өвсрүүгээ ингээд 2 дугаар скил хийгээд байгааг анзаарч байгаа байх. Стана бас хийж гин. Ингээд скилээ харамлаж болохгүй шүү за. Окей, хайчих. Энэ лорд авахд ч гэсэн нэг их оролцоход байх хэрэг байхгүй. Зөв стан болоо ултаараа дайн болох үед багийнхаа дайнд тусна гэж бодоод тэгээд хараа суужих нэг илүүдэхгүй дээ. Яг нь 2 дугаар скилээ хийж өгвөл өгч болно. Стана бол хадгалах хэрэгтэй шүү. За энэ Гордин лордын дайн дээр fuck би алцгийж бодсон шүү дээ. Айлд үсэж тариадаг баатрууд олон болохоор ялагдчих байх гэж айгаад байсан. Манай багийнхаа яг үндэ амар сайн тоглодог хүмүүс байлаа. Ер нь амархан ялцчлаа шүү. Окей, шалтмалтай хичээл заах. Энэ нэг ultimate skill-ийг харамлах үедээ харамлна харин 1 болон 2 дугаар skill-ийг горд хизээч харамлах эсгүй шүү заяа. Станд нь 2 дугаар скил чинь зуурж өгнө. Тэгэд өвс рүү бас шидэж эргэн тойронд баатар байгаас их шалгана. Тэгээд айлд холоос скиллүүдийг зайгаа бариад авах хэрэгтэй. Энэ бол намайг алахгүй аллаа яана. Nice. Окей, ингээд зайгаа бариад oh my god ямар гоё алчваа. Энэ гордоор ингэж л тоглоно доо. Аль болох зайгаа барина. Тэгээд скиллүүдээ 1 болон 2 дугаар скил чинь байх хэрэглэгдээл байж ах хэвээр. Өмнө хэлсэнчлээ энэ бол байлддаг тоглоом биш. Төв булаацалддаг тоглоом. Голын цэргүүдээ гаргаж байгаад жижиг мапаа харсан чинь айлын цэргүүд дээгүүр манаа цэргүүдийг илүүрхэж байна. Очиж гаргана. Ингэж энэ баг дээр нь гаргаад байх хэрэгтэй. Ингэж баг дээр нь гаргачаад буцаж очиод багийнхаа хүмүүстэйгээ байлдаад айлын хүмүүсийг завгүй байлгана штэ. Тэгээд айлын хүмүүс завгүй байх хооронд дээгүүр нь манаа цэргүүд бүр тааврын нүдэж хэлсний дараа айлын хүмүүс багийнхантайгаа байлдах уу эсвэл таавар хамгаалах уу гэд эвгүй байлд ордог хгүй. Их мэдчлээ энэ жижиг мап амар сайн ажиглах хэрэгтэй. Доогуурч гэсэн ер нь хэцүүдэд хэлсэн байна да. Үгүй манайхан дийлээд байгаа юм шүү. Манайгаа дийлээд байгаа юм шиг байна. Их мэдчлээ жижиг мапаас харж тоглож байгаарай. Би горд дээр 2 төрлийн айтем, 2 төрлийн эмблем авч тоглодог. Ялгааг нь харж байгаа байх. Нэг нь Sky Piercer-тэй, нөгөөх нь Sky Piercer-гүй бас нэг нь Magic эмблемтэй, нөгөөх нь Basic Common эмблемтэй байгаа. Энэ хоёрыг яаж ялгаж авдаг вэ гэхээр Basic Common emblem нь mana болон цус нөхөлд өгдөг. Тэгээд айлын баатрууд эмзэг баатрууд байх юм бол сайхан Sky Piercer авч жагаад алаад тоглочих гэж бодсон үедээ энэ Basic Common emblem-ыг авдаг байгаа. Тэгээд айлд танк баатрууд ихтэй mana багийн баатруудын пикэн жоохон муу, ер нь жоохон хамгаалсан байдлаар тоглох юм байна да гэж бодсон үедээ Mage emblem авдаг. Яг гэхээр Mage emblem skill хурдан уншуулна. Миний скиллийг хүчтэй оруулна. Тэгээд 1 болон 2 дугаар скиллээр зөвхөн шүршээ тоглочих гэж бодсон үедээ Mage emblem авдаг. Тэгээ ер нь Mage emblem авах үед
тоглолт маш их удаашрдаг. Энэ багийнхаа хүмүүсийн хөгжтөл болон эсвэл айлын хүмүүсийг алтлаа нэг болон хоёр дахь скиллээр товтон хийн гэсэн үг шүү дээ. За тэгээ горд дээр хэлэх зүйлүүд ийм л байна да. Би ахиж хизээч өнөөдөр шиг гордыг төрүүлж авахгүй байдлыг ажиллаж байгаад аавна. Эсвэл Сесилионыг аавна. Гэхдээ миний хамгийн өөдөөс нь тоглох Дургубаатар бол линк байдаг угаа. Линк ханан дээгүүр өсөж гүйж орж ирээд бүсэндээ наацчих юм бол горд юу ч хийж чаддаггүй байгаа. Тэгэхээр ямтаж линкээс бол айж амьдраарай. Гордоор тоглох гэж байгаа бол. За одоо ингээд бичлэгээ дуусгая дөө.